Эхлэлгээний уур, материал, өнгө, хэлбэр дүрс, хэв маяг, гар ажиллагаа, гэрэл сүүдрийн төгс зохицол. Аль цаг үеийн туршлагын төрлөختний татгалзааг үзвэл бол дахин давтагдахгүй хийц. Оюуны ураар дэлхийг өнгөлөх Монгол брэнд Окутур. Тэмүүлэл таныг хөтлөн урагшаа Монгол төсөл. Сайн байна уу? Сэтгүүлч байгаа. Одоо бизнес эхлүүлэн тий дээрэс нь одоо салон нээж ажиллах гэдэг л бас том асуудал л та. Дизайнерын яг бол өөрийнх нь одоо онцлог гэж байна тий тэрнгээр л ялгардаг та. Олон улсад гарна. Тэрнээс өмнө бид нэр хамгийн ихэд Монгол хүмүүсээ хослох хэрэгтэй тийм үндсэн суурьаар Окутураа нээжсэн. Тэр маань болохоор яг гар ажиллагаа буюу хендмейд тий. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжөөгөөс цагт одоо дизайн маань ер нь шат ахин гэж аяг хэцүү л тий. Загварын салбарт л одоо тайланд буюу одоо дизайнерууд бол бас нэг номерын үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж манай брендийн бол дизайнер л яг өөрөө энэ салбартаа бол маш олон жил одоо ажилласан туршлагатай тий за мөн хүлээн зөвшөөрөгдсөн яг дизайнер. Хамгийн анх гарааныхан бизнесийг яаж эхлэж байсан бэ? Окутур загварын салбар маань одоо байгуулагдаад 3 жил болж байгаа. Залуу хүмүүсийн хувьд болохоор одоо бизнес эхлүүлэн тий дээрэс нь одоо салон нээж ажиллах гэдэг л бас том асуудал л та. Би өөрөө яг энгийн мэрэгчлэр маш олон жил ажилласан дизайнер мэрэгчлэр. Салоноо нээх хүртлээ бол би чинь маш олон тийм захиалагч нартай болцсон юм гэсэн үг байхгүй юу? Хувийн захиалагч нартай. Одоо миний давуу тал гэх юм уу яг өөрөө нөө боловсруучсан тий бүх юм өөрөө хийдэг оёх юм. Хамгийн анх бол би өөрөө загвараа гаргаал тий өөрөө оёол тий эсвэл бүх дамжлагууд өөрөө ингээл гартаж хийдэг байсан. Тэгэл мэдээж нөгөө нэг хүн нэмэл, хоёр хүн нэмэл, гурван хүн нэмэл тий тех маягаар анхнаас нь л ихсэн. За яг манай брэнд яг онцлог ялгарл гэх юм бол мэдээж л handmade тий одоо гар урлал одоо тухайн хүнд зориулсан цор ганц одоо үнцэнтэй бүтээгдэхүүнийг бол уралж өгдгөөр бол онцлогтой. Окутур чиглэлээр одоо даашин үндэсний хэв шинж агуулсан одоо бас бүтээгдэхүүнүүд уралдгаар бол онцлогтой. Тэгээд яг мэдээж яг манайхтай төстэй бол хэд хэдэн брэнд бүтээгдэхүүн одоо ийм салонууд бол байгаа. Гэхдээ одоо юу гэдэг яг нөгөө тухайн бас нөгөө дизайнерын яг бол өөрийнх нь одоо онцлог гэж байна тий тэрнгээр л ялгардаг та. Өөрийнхөө барьж авсан тий тэгээд дадлагдсан одоо дуртай амныхаа одоо яг үндсэн суурьаар Окутураа нээжсэн. Тэр маань болохоор яг гар ажиллагаа буюу хендмейд тий тэр маань одоо кутур гэдэг маань өөрөө дахин татшгүй тэр гар ажиллагааны ажиллагааг одоо тэр чиглэлийг ерөнхийдөө кутур ажиллагаа гэж нэрлэдэг. Тэгээ Окутур гэж нэрлээд тэгээ манайх ч ерөнхийдөө бол ерөнхийдөө хувцас загварын салооны хэмжээнд хамгийн анх нэгдэжсэн. Кутур ажиллагаанаас нэгийг хамаарад манайх Окутурыг хийдэг байсан. Сүүлийн үед болохоор манайх болохоор хэрэглээр орж эхэлж байна. Хэрэглээ буюу масс руу. Масс гэдэг маань бус бүр 100,000 биш те. Энэ маань болохоор бас нэг загвараас лимиттэй 5-аас 10 шиг байдаг ч гэдэг юм уу. Тийм тодорхой хэмжээгээр тоотой хийдгэн ширхтэн загвар хийдэг. Тэгэхээр манай монголчин бас нөхч юугаараа хүн амаарч гэсэн те. Зах зээл нь арай өөр жижиг гэн. Дээрэс нь бас монгол хүний сэтгхүүч нь бас айгүй тийм одоо хүнтэй дахин давтагдахыг хүсдэггүй те цор байхгүй одоо хүсэл хэрэгжүүлэлт гэдэг маш олон юмтай манайх аягүй цогцоод байгаа байхгүй бас luxury төвшөнд те за одоо нэг загвараас ерөөсөө нэг хамгийн ихтэй 5 гардаг ч гэдэг юм уу те ийм цөөн тоотоогоор ингэж үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд мэдээж яг энэ бол цаагаараа бол бас яг хэрэглэгчдийнх нь сэтгэл ханамжийг бол өндөр байлгах үүднээс бол яг энэ менежментээр үйл ажиллагаагаа хийж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа.
Тэгэхээр яг энэ салбарт хамгийн хүчтэй тоглогч байхын тулд гол дүрм юу вэ? Завар хийн гэдэг маань өөрөө энэ чинь өөрөө бүтээгдэхүүн хийж гин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хамгийн гол юм нь болохоор хамгийн сүүл үе дээрэс нь загварлаг чанартай. Тэр чинь байнга хэрэглэгчтэй байдаг. Бид нэр худалдаа авалтч гэдэг юм уу? Дээрэс нь захиалгаар хүмүүс нэг захиалагч нар ирэх гэдэг юм уу те. Тэр болгон дээр чанар яригддаг учраас хамгийн нэгдүгээр тэр чанарыг л гол олгож ажилладаг. Эхлээд судалгаа хийгдэнэ. Тэгээд дээрэс нь материалаа сонгоно. Тэгээд примерк өмсгөнө. Примерк гэдэг маань бол загварынхаа ерөнхий бус деталийнхаа хуваалтыг те илүү тоочно тодорхой болгоод тэгээд наалтын технологи, тэгээд гэсгүрийн технологи, наалтын технологи, оюутны технологи, тэгээд эцсийн бүтээгдэхүүн гүйцэтгэх үйл явц буюу чимэглэл гар ажиллагаа харагдана. Миний хувьд бол маш гоё мэргэжил. Тэгээд юугаараа гоё гэхлээр бид нар бас яг театрууны хэлдгээр нэг алхмын өмнө дандаа алхаж явдаг. Тэрүүгээр бас маш онцлогтой. Тэгээд бид нар ч юм бол ерөнхийдөө би дараа жилийн заврын судалгаа хийдэг ч гэдэг юм уу те. Өвлийн завар ямар байх нь гэл дандаа алхамаар хідэ алхамаар өмнө ингээд дандаа судалгаа хийдэг учраас нэг цинкл байдаг те тавтамжаар ингэж явдаг. Ерөнхийдөө 90-ад оны сул хэлбэртэй юм загвар big size юм шиг те стилтэй тийм street fashion хөгжиж байна гэл те. Тэнгөт тэр маань дахиад 2 жилийн дараа дахиад бас гарч ирдэг. Нэг туурхдаг хүмүүс рүүгээ илүү хандж ажиллаж байна л та. Өдөр тутам өмсөж болох байц. Тэгээд юм үндэсний хийх шинж агуулсан бас юм. Хүн хурж ирээд жишээ сахиу хугацаа явах гэдэг юм уу те нэг тийм бид нар чадахгүй гэж суух бидэрт ирэх байдгүй юм болов гэж боддог шүү дээ. Хямдхан өртөгтэй. Тэгээд бас хямдхан борлуудах хэмжээнд бол жоох хөгжихэд асуудалтай. Энэ жил танах ямар загварын чиг хандлагыг тодорхойлсон байгаа вэ? За загварын чиг хандлага бол угаасаа яг олон улсад бол гарч явдаг. За тэгээд ерөнхийдөө өнгө, хэлбэр, дүрс тий. За хэдэн оны ерөнхийдөө бол загварууд бол байнга давтагдаж явдаг тий. Тэр чухалгаар бол хэдэн оны ямар шүү хэлбэр дүрстэй, ямар шүү өнгөтэй загварууд бол тренд болох яг олон улсад гардаг. За тэрнийг юу гэдэг дизайнер яг өөрийнхөө онцлогт тааруулж загваруудтай шигтгэж тий гаргадаг байгаа. Загвар гэдэг маань өөрөө бас урлагийн бас нэг хил уран зурагтай адилхан тий дуугчтай адилхан. Ялангуяа би окторийн загварын шоугаараа ингээд өөрийнхөө тэр дотоод байгаа өөрийнхөө хотмжол гэдэг тэр ертөнцийг бас харуулахыг маш их сүсдэг. Ерөнхийдөө загваруудыг мань хараад хүмүүс бас таньдаг болсон байлаа. Би энд маш их баярлж байгаа. Танаа хийц харагдчихжээ. Чиний загварын хиллэг харагдчихжээ. Энд чинь өөрөө намайг илтгэж байгаа гол юмнуудын гол илэрхийлэл шүү дээ. Дизайнер хүн маань тийм нэг чиглэлээ бас дагнчууд бас зүгээр эдээ. Гэхдээ хүн хурж ирээд жишээ сахиу хугацаа явах гэдэг юм уу те нэг тийм бид нар чадахгүй гэж суух бидэрт ирэх байдгүй юм болов уу гэж боддог шүү.
нэртэй минь уялдаад тий культур ажиллагааг илүү шингээж өгдөгөр аяга онцлог. Одоо нэг загвар бол ерөнхийдөө одоо ойтол тэдэн хоног тий чимэглэлд илүү их нөгөө цаг хугацаанд тий гар ажиллагаа их ордог учраас одоо өндөр бас худалдаа авах гэдэг ч юм уу тий дээрэс нь дахин давтчихгүй гэдэг утгаараа бол яг тэр нэг тансаг тий одоо гэдэг тэр гол онцлогийг бас харуулад байдаг л да. Asia Fashion Festival Awards гэдэг маш том одоо Азийн 22 орны 44 дизайнерын дунд бол бас өөрсдийнхөө шилдэг коллекцуудыг бол үзүүлээд манай одоо дизайнер тий Азийн шилдэг дизайнер гэсэн бас нэр хүндтэй шагналаар шагнуулж ирсэн. За мөн одоо 2015 онд Miss Баяр цэцгийн тий Miss Earth гэдэг Австрийн Венд болсон 86 орны одоо гоо бүсгүүчүүдийн одоо тэмцээнд тий оролцоод бас манай одоо 2 даашинз нэг нь бол бүр яг алтан медаль буюу одоо яг 1-р байр нөгөөх нь бол одоо 3-р байрын ийм даашинзаар шалгарч ирсэн гэх юм уу. Бидний хувьд бол маш том тэмцээс бол урмыг бол авч ирсэн тий. За олон улсууд бас манай бүтээгдэхүүнийг тий манай одоо бас дизайнерын бүтээлүүдийг бас үнэлж байна тий. Бид нар бас одоо гадагшаага бас тодорхой хэмжээгээр бол гарахад бол болох тий. Өшөө одоо уран зэрэг бол авч ирсэн байгаа. Яг энэ чиглэлээр яваад бас олон жилиг бас артаа үтсэн байна л да. Тэгээд бодоод үзэхэд миний хувьд те яг тэр одоо яг солонгосын завын шоунд дээр ингээд үзүүлээд тэгэхээр өөрийгөө бас үнэлүүлсэн айгуу тийм миний хувьд амар тийм том шагналтай гоё мэдрэмжийг өгсөн, уран зориг өгсөн тийм гоё мөч бас байсан. Загварын салбарт ингээд ажиллаж байхад мэдээж монголчууд өөрсдөө 100% даавуу үйлдвэрлэдэг улс. Тэгэхээр түүхийн эдийн тал дээр ерөнхийдөө маш их тулгамдсан асуудлууд байдаг байх гэж бодож байна. Тэр тал дээр ямар түүхийн эдийг ашиглаж байна? Дизайнер байна гэдэг маань бас айгүй хүндрэлтэй асуудлууд байдаг л та. Бидний хамгийн гол одоо яг тулгамддаг асуудал материалын сонголт те материал одоо хаанаас авах вэ? Ямар материал хэрэглэх вэ те? Материал маань өөр бол загварын хамгийн том хиллэг юм. Материал сайн байж те материалны өнгө үзэмж нь илүү одоо загварын өнгө үзэм сайжирдаг. Одоо Монголд ингээд аваад үзвэл ерөөсөн даавны үйлдвэр ерөөсөн байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр нэг хоёр байдаг. Тэгэхдээ яг ингээд далаацтай үйл ажиллагаа явуулаад Монгол дизайнеруудаа ингээд материалаар хангаж авах хэмжээний бол биш байгаа даа тий. Манай яг салооны хувьд болохоор яаж ажилладаг вэ гэхээр бид нар солонгосоос тий материалуудаа захиах ч гэдэг юм уу. Дээрэс нь өөртөө захиалж өөртөө явж одоо нэг бид нар чинь даавны дэлгүүргүй учраас тий импортоор яадаг бүр тулгамдсан асуудалтай одоо тулгамдсан одоо захиалга гэж болно шүү дээ маргааш гарах ч юм уу нэг өдрөс ч юм уу нэг хүн яг хүн тухайн хүнд нь захиалах хэвээр зориулаад нөө одоо бүтээгт одоо тийм загвар дээр болохоор бид нар ч өөрсдөө яг дэлгүүрээр явж л судалгаа хийгээл мэдээж та яг ажил олгогч тэгээ хүний нөөцийн маркетинг дээр ерөнхийдөө яаж ажиллаж байна тэр менежментийн талаар танилцуулаач. Тулгамдж байгаа нэг зүйл бол яг хүний нөөц буюу одоо яг нөө үйлдвэрлэлийн процесс л яг бид бүхэнд л тулгарч байна. Яагаад тэгэхээр одоо Монгол бас яг нөө хүний нөөц те яг доктортой ажлын байр одоо ажиллах хүч маань бол бас жоохон хомсдолтой. За мөн дээрэс нь монголчуудын маань одоо юу гэдэг нэг ажил хийж сурчаад те гараад явцдаг ч гэдэг юм уу тийм ажлын байрны юм одоо доктортой байдал байхгүйгээс л бол одоо яг үйлдвэрлэлийн процесс төр учир дутагдaltaй асуудлууд маш их байгаа. Хүний нөөцтэй боловсон хүчин маань бүртгэд аягүй маш хэцүү асуудал. Яг одоогийн байдлаар бол дандаа дизайнеруудыг бэлтэж гаргаж байгаа тий. Одоо ихэнх сургуулиуд одоо ч манай яг үндсэн гол бүтээгт одоо яг үндсэн гол боловсон хүчнийг бэлтгэдэг цөөхөн газрууд дээ. Ойтолчин гэж нэг мэрэгжил байдгүй тий. Скурчин гэж мэрэгжил байдгүй. Дандаа дизайнерууд төсдөг байхгүй. Тэгэхээр дизайнерууд маань өөрсдөө бас тий тодорхой хэмжээгээр бас өөрсдөө нэг одоо мэдээж хүсэл зорилготой байна. Ойтол хийгээс сонирхолтой ч гэдэг юм тий. Тэгэхээр яг бидний хувьд хамгийн их тулгамдж байгаа асуудал ойтолчин тий скурчин олдоход маш хэцүү байдаг. Тэгтээ манай яг салооны хувьд болохоор дандаа бас яг мэрэгжлийн дизайнерууд ажилладаг.
тэрүүгээр бас давуу талтай л да. Монголдо гэхгүйгээр тий айгүй бас олон улс руу гарах боломж олцоо бол байна гэж л хувьдаа харж байгаа. За тэгээд хамгийн ойрхон одоо зах зээл нэг юм бол урагшаага одоо өөр Монгол тий за мөн хойшоогоо одоо Бүрээд, Туваа, Монгол үндэстэн тэдгээр улсууд руугаа бол гарахад бол илүү төхөмтэй юм болов гэж бодож байна. Өвгтөр high fashion show бол бид бүхэн энэ жил 4 дахь жилдээ зохион байгуулад байна. За тэгээд энэ жилийнхаа өвгтөр шоу бол бүх хотод хийхээр төлөвлөж байна. Монгол урагтны хэв маягийг төгсөшгүй, дуусашгүй шинэлэг санаагаар илэрхийлж, баян тансаг, дээдсийн язгууртны их эмсэг, эрх эмсэг, этгээд сонин донжтой шин чанарыг агуулan, ирч гүйж, итвэх зүтгэл, үн цэнийг дэлхийд таниулахаар өвгөтгөр ажиллаж байна. Аацтай тий. Дээрэс нь одоо ялангуяа нэг туурхтай хүмүүс рүүгээ илүү одоо хандж ажиллаж байна л та. Монгол хүний уур ухаан тий хүч хөдөлмөр шингэсэн энэ бүтээгдэхүүнийг одоо жишээ нь зарж борлуулж байна тий бас тодорхой хүмүүсийг ажлын байраар хангаж байна. За дээрэс нь одоо бас Монгол гэдэг одоо энэ нэрийг гаргах ийм бүтээгдэхүүнийг бас олон улсад танилцуулж байгаа гэдэг утгаараа бол энэ одоо хоц загварын зах зээлийн одоо хөгжил дэвшил тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа болоо гэж бодож байна шүү дээ. Монголын үндэсний үйлдвэрлэлийг гой дэмжин Монгол брендийг бас бий болгоно. Олон улсад гарна. Тэрнээс өмнө бид нэр хамгийн эхлээд Монгол хүмүүсээ хуцлах хэрэгтэй юм. Тэр хүртэл л хөгжүүлчихвэл тэгээд миний туйлын хүсэл зорилго маань биелнэ гэж бодож байгаа. Одоо олон улсад яг хүлээмж шөрөгдсөн юм том Монголын брэнд болохыг л одоо мөрөөдөж хүсэж зорж ажиллаж байна да.